Одоо нэг үйлдвэрүүдэд татах дулааны шугам, уурын шугам, цэвэр бохирсон шугам бүгд татагдсан. Одоо тэр дулаан цэвэр бохир уусна бол асуудал үйлдвэрүүд байхад. Одоо интернет мэт бүх юм асуудал. Иргэн аж ахуйн нэгжтэй хууль зөрчөөг бол дэмжих ёстой шүү. Ямар нэгэн байдлаар тийм дарамт, шахал, албан тушаал эрх мэдлээр одоо сүр далаалах зүйл байж болохгүй. Хууль зөрчсөн бол хариуцлага тооцсон. Одоо гоё явуулаад Монгол улстай жишг болгочихвол одоо бас бид бүгдийн хамтын түүх, хамтын бүтээл шүү бас тий. Тэрний төлөө та хэд олон жил ажиллаад бас ингээд тодорхой үр дүн гарч байгаа. Таны санаачлагаар одоо 19 оноос тий. Улсын төсвөр 42 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтад ерөнхийдөө хийгдсэн. За одоо нэг жоохон баг зэрэг жижигхэн төсвүүд дутуу байгаа. Энд чинь бид одоо 170 гагийн юу хийгээд хөнгөн үйлдвэрийн бүсгээд цаашаагаа 320 га дээр хүнд үйлдвэрийн бүсгээд бид нар өнгөрсөн жил иргэдийн хурлаар бас газрын нэмээд сунгаа баталсан байж байгаа. 31 аж ахуй нэгжид 39.8 га газрыг бол энд өгсөн байгаа. 31 компани 31 үйлдвэр гэсэн юм биш үү? Тэ. 31 үйлдвэр чи одоо ямар чиглэлээр байна? Одоо үнс дахин боловсруулах, одоо чинь дулааны станцаар гарч байгаа үнсийг дахин боловсруулах үйлдвэрийн санууд хөрөмжүүд нь барилгын материал хэмжүүлэх дээр буудсан байж байна. Нийтдээ хоёрдугаар одоо бүсийн чанартай үйлдвэрүүдийг явуулахын тулд ноолрын үйлдвэр одоо ноос угаах үйлдвэрийн одоо газрын одцсон ерөнхийдөө хувийн аж ахуйн нэгж санхүүжилтийг үздэг гэж байна. Хаягдл хөнгөн цагаан зис хаягдл зис одоо хайлуулах үйлдвэр одоо баригдсан явж байна. Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрүүд. Энэ ногоон үйлдвэрчдөө Инглиз үний үйлдвэр болох гэж байгаа шнэ. Ногоон барилга. Сая хөрөнгө оруулалт гэдэг уулзсан. Одоо тэг баригдсан байгаа бол Инглиз үний үйлдвэрийн барилга байж байна. Тэнд хаягдл хөнгөн цагаан зис болов хайлуулах үйлдвэр гэж болох уу? Хаягдл. Тэгэхэд тэнд одоо ингэ цэвэрлэх байгууламж, малын гаралтай түүхийдийн цэвэрлэх байгууламж гэдээ барьж байгаа. Тоног төхөөрөмж хуучирсан гэж шинжилгээ тоног төхөөрөмж тавьж байгаа. Тэгээд дахиад энэ чинь бид дахиад энэ болохоор арьс шир боловсруулах хүнд үйлдвэрийн бүс. Химийн замбарсаг дэд үтс нь бол бүрэн шийдэгдлээ. Цахилгаантай болцсон, замтай болцсон, дулааны шугамтай, цэвэр усны шугамтай, бохир усны шугамтай, уурын шугамтай, шилэн кабелтай, цахилгаан замтай хашаага барьцсан. Одоо бол хувийн хвшлийнхэн өөрсдөө үйлдвэрүүдэд барих болцсон. Одоо 2 үйлдвэр барих гэж хэлж байна тийм ээ. 26 онд одоо төгсгөл их үндсэндээ 31 үйлдвэр болсон байх нь шүү дээ тийм ээ. Манайхад нэг нь бариад эхэлчих юм бол зэрэгцээ суралдаад барьсан байна. Одоо үйлдвэр технологи паркийн хуулийг би 22 онд батлуулсан санаачилж хурлаар. Одоо тэрнээс хөнгөлтүүд нь бас зарим юмуд налга болчиход байгаа саран гэрэл дарга. Тэгээ энэ дээр бид анхаарч өстэй үйлдвэр технологи парк бидний ингээд хоосон газар дээр ингээд үйлдвэр технологи паркийн дэд үтсийг шийдээд өгсөн байж байгаа. Хувийн хвшлийнхэн үйлдвэрүүдэд барьж байгуулна. Ингээд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилгын материал гайлын дотор нэмэгдсэн үйлчлэлээс хөнгөлөгдөх, чөлөөлөгдөх ёстой. Энэ хэврээ байна уу үгүй энийг нягтлж үзмээр байна. Хэврээ байна уу тийм. Ингээд үйлдвэрүүдэд бид нар барилгын материал үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх юм уу? Гайл нэмэгдсэн үйлчлэл дотроос хөнгөлөө чөлөөлөд оруулж ирээд үйлдвэрүүдийн хувийн хвшлийнхэн барьчихна. Барьсан үйлдвэрүүдийн үйлдвэрлэлд гаргаж байгаа бүтээгдэхүүний борлуулалтаас эхний 5 жилдээ 100% дотор авахгүй байх хэрэгтэй. Энэ хэврээ байж байгаа тийм үү? 6-аас 10 жилд нь 50% дотор буюу 2 дахин баг дотор аавна. Газрын төлбөөс бүрэн чөлөөлнө. 100% чөлөөлнө тийм 10 жил хугацаанд. Ингээд үйлдвэрүүд босоод ингээд хаягдж байгаа хоньны ноос нэхээ тийм малын дайвар бүтээгдэхүүн сахуулаад хаягдж байгаа бүгдийг боловсруулах чинь бол Монгол улсаас баялаг бүтээж байгаа, нэмэн үртгэе болгож байгаа. Бид энийг боловсруулаад дэлхийн зах зээл рүү гаргахад хойд Евразийн эдийн чөлөө төлөлтөөр хилцээр байгуулсан. Одоо 300 сая хүнтэй зах зээл рүү шүү дээ 300 сая хүнтэй зах зээл Орос руу, Казахстан, Беларусь руу энд одоо хаягдаад байгаа ноос, ноолуур, арьс шир энэ махан бүтээгдэхүүн гаргах болцоотой болчиход байгаа ш татваргүй. Урд нь бол 30-аас 50% татвартай байсан бол одоо татваргүй болчиход байгаа. Тэгэхээр тийм боломжийг ашиглахын тулд үйлдвэр хурдан босох ёстой. Хаягдаад байгаа хоньны ноосыг, хоньны арьсыг тийм нөхийг бусдад хаягдж байгаа яс тоос одоо юу гэдэг дотор ихтэй бүгдийг боловсруулж байгаа гэдэг чинь бол Монгол улс хэрэгтэй л байхгүй. Тэр үүднээс ийм үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж ухсараа технологийн турш тохируулга хийх энэ одоо өндөр мэргэжлийн хүмүүсийг оруулахдаа бидээс ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх гадаад ажил үүснэ. Энэ бодлогын асуудал шүү. Энийг бидээс анхаарах хэрэгтэй шүү. Та бүхэн яг ийм асуудал байх юм бол саналаа тавиараа бид нар тэр чөлөөлөх тал дээрээс анхаарай.